дундуур нөгөө нэг ямар нэгэн би юм сольж болох өдрөөр зүгээр үсттэй. Ингээ зүгээр ингээл явуулчих юм байна. Бичээд эхэлсэн үү? Сайн байцгаана уу? Намайг Золзая гэдэг. Би одоо Төв аймагт Лаваад веган хоолны газар ажиллаулаад яг 3 сар болж байна. Тэгээд манайхыг зорж ирж манайхаар үйлчлүүлдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хоолны газраа нээхдээ би хүн одоо ямар авах бол гэж их бодож ирсэн ч одоо маш ихээр үйлчлүүлж байгаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ би өнөөдөр мөөгтэй хоолоо хийж танилцуулна. Мөөгний тутангаа бас хийж өгнө. Тэгээд манайх нөгөө өөрснөө мөөгөө тариад тэр тарсан мөөгөөрөө хоолоо идэг. Тэр онцлог байгаа Лаваатуудаас. Тэгээд мөөгний тутан мөөгтэй урах хоёроо одоо хийж өгзүүлье. За мөөгний тутанд маань болохоор зөвхөн сонгон тэгээд мөөг хоёр л орно. Тэгээд юу яа бэлдсэн цэвэр ус орно. Тэгэл одоо нэг хүнд ингээд мөөний тутан нэг аяга одоо ойролцоогоор 400 г цэцтэй хийхэд 150 г мөөг ордог байгаа. За мөөг маань бол одоо шимтгийлийн хувьд С витаминаар баялаг, төмрийн агуулмж, веган төрлийн бүх витаминтэй. Тэгээд уургаар баялаг, антиоксидант агуулсан хавдрын эсрэг үзүүлдэг. Тэгээд холестерин бууруулна гэл зөндөө олон одоо нөгөө тархлаа дэмжин мөөгийг бол өдөрт нөгөө хүнсэндээ хэрэглэх нь маш зөв. Уургаар баялаг. За одоо мөөгний тутангаа үзүүлнэ. Тэгээ жоохон баг зэрэг халааж агаад сонгон хийгээд ургамлын тусаа игээд. За тэгээд нөгөө манай мөөгний тутан бол нөгөө ямар нэгэн гурил ордоггүй. Гурил өтгөрүүлэх юм одоо ордоггүй. Зөвхөн мөөгөрөө л одоо өтгөрүүлдэг байгаа. Тэгээд нөгөө жоохон удаан чамд шүл гаргадаг байхгүй юу? Тэгээд тийм болохоор би нөгөө шүлөө уурччлаа бас бэлдсэн байгаа. Яаж одоо хийдэг аргаа бол ингээд харуулж байгаа юм. Тэгээ баг зэрэг ингээд одоо өөрснийхөө өссөн тосоо хийгээд те ургамлын тос хийх юм уу, оливын тос юм уу тэгээ ингээд хийгээд зөөлөн гардаг ингээд жоохон хуурчин. За манай одоо веган галтгоо ирж намайг энэ нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад маш их баярлалаа. За ерөнхийдөө ингээл баг зэрэг хуурж агаад 150 г-аас 100-150 г мөөгөн дээрээ 400 г ус хийгээд тэгээ буцалгана гэсэн үг. Тэгээ нэг хүний одоо шүл гарна гэсэн үг байхгүй юу? За ингээ хуурж байгаа тусаа хийчихнэ. Би одоо энийг нөгөө шүл гаргадаг болохоор урьдчилаад бэлччихсэн байгаа шүлөө. Мөөгөө хийгээд буцалгацсан гэсэн үг. Тэгээ нэлээд сайн буцалгах нь мөөгөө бол иштэй одоо дэлбэтэй ингээ бүгднгийн ирчээ хийчихдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө иш нь ингээ жоохон зөөлрөлтөл нь чанна гэсэн үг. Ингээ буцалж байгаа мөөгтэй ургаад хийж өгье. За мөөгтэй хурганд бол сонгон, чинжүү, хулуу, тэгээд байцаа, луван, тэгээ мөөг, одоо дүүпүү. Энэ шар бурцгийн уураг байна. Бэлччихсэн. Тэгээд амтлагаанд нь бол давас, хар перц, сармис, нунтаг сармис, тэгээ сой савс, ургамлын тосоор одоо ингээм амтлнаа яг эднэрээр хийн. Хүмүүс өөрснийхөө хүснээр төмөс өдр нэмэл одоо өөрснийхөө байцаа эднэр бол төмсөө нэмж болно. Нэмж хасаад эднэрээ
За ойролцоогоор ингээл нэг хүний л мөөхтэй ураг хийж үзүүлээ тий. Байцаа жоохон хатуу мөөг хурдан болдог болохоор байцаагаа эхлээд байцаа луу хоёроо жоохон эхлээд хуурна гэсэн үг. За тоогоо маань ингээ халдсан байна. Ургамлын тус хийгээд тэгээд сонгон байцаа луугангаа хийгээд жоохон баг зэрэг хурнаа. За хясаа мөөгөнд бол одоо ер нь Монголд тариалж байгаа одоо ганц мөг бол хясаа мөг байгаа. Бас юу хөл мөг гэд хүмүүс хэлдэг юм да. Солонгосын одоо солонгос их ургадаг юм бэл бас ийм хөл мөг гэд энэ шинэ бүдүүн энэ мөг хоёр бол манайх одоо тарьж байгаа. Тэгээд сүрлийг одоо ингээд жижигэлж хэрчиж агаад сүрлэн дээр ургуулдаг гэсэн үг. Бас модон дээр, модны өрцөн дээр бас ургуулдаг. Энэ мөг мань болохоор нэг Монголд одоо шинжлээд юу яатсан байгаа хгүй одоо манай Монголын эрдэмтэд шинжлээд одоо уурын агуулмж маш өндөр байгаа. Хавдрыг дарангуулдаг. Гэт бүр ингээд зөндөө одоо 100 г мөгөнд маань одоо маш өндөр уурын агуулмжтай. Тэгэл С витаминтэй мөг маань өөрөө нөгөө ус их усны агуулмж их өндөртэй. Бас тэгээ усанд ингээд ус хар ингээд ашигтай маш олон витаминууд нь гарч ирдэг гэсэн үг. Тэгээ мөг Япончууд одоо Японы эрдэмтдийн судалгаагаар болохоор хүн өдөрт 150 г мөг идэх хэрэгтэй байна л та. Тэгэд манай Монголд бол тэгж иддэг. Ерөөсөн маш ховор байдаг. Тэгээд нөгөө юу яагаад зөвхөн хавар намар л иддэг мөг ургах үед. Тэгээд яг цэвэр ийм гоё мөг тэг ямар ч хорхой идээгүй тэгээд ийм эрүүл гоё орчинд ургасан мөг одоо манайх өөрснөө нөгөө юу яах гэж бодоод тарий гэж бодоод анх 2019 онд эхэлж исэн. Мөөгөө ингээд цуулаад өгсөн ч болно ингээд. Тэгээ энэ ишин жоохон нөгөө идэхэд төвхтэй хагаад хүмүүс жоохон идэж чадахгүй байт юм. Тэгэхээр энийн жоохон гэрчхийн тулд би жоохон нарийнхан гэрчээд өгчтэй. Энэ ишин бол нөгөө цотон шүлмөл эсвэл жижиглээд бууз хуушурндаа ч гэсэн хийж болно. Мөөгтэй хуушур бас маш гоё амттай болдог. Мөөг сонгонтэй. Тэгээ энэ нөгөө өөрсний тарьсан одоо мөөгөөрөө тий хоол өглөө бүр ингээ хурааж авчираад хоол хийж байгаа да заримдаа би бүр маш их баяртай байдаг. Өөрөө нөгөө нэг яагаад баярлдаг вэ гэхээр одоо нөгөө өөрөө нөгөө зөндөө олон жил хөдөлмөрлөсөн. Тэгээд энэ мөөгийг нөгөө гаргаж ирсэндээ ургуулахад их төв бас хэцүү л дээ. Нөгөө шууд ингээл хүмүүг тарийгэл одоо нөгөө үгсийг тарьдаг шиг ч юм уу тий. Тэгээд тарьждаггүй. Маш их хөдөлмөрлөдөг. Тэгээ маш цэвэрхэн газар ургадаг. Хүлэмжинд бол ерөөсөө хүн ордоггүй. Нөгөө гадны хүмүүсийг оруулдаггүй. Тэгэл өвчин тусч юм бол нөгөө төрүүлээд юу ячдаг. Одоо өвдөд урахаа болчдөг гэсэн үг. Тэгэл өвдүүлэхгүй юм бол тэгэл ерөөсөө хүүхд шиг асардаг. Тэгээд энийг одоо ингээд мөөгөр хоол ингээд мөөгтэй юм хурах гэж аваад заавалчгүй махыг олохгүй
Өөрөө өндөр уургийн агуулмж өндөртэй болохоор тэгээ хүүхдүүд бас нөгөө ногоо иддэггүй болохоор ингээд жижиглж хэрчээ дутан ч юм уу хуушур буудандаа хийгээд өгвөл ногоо мөөг зүгэнд их дурггүй дээ шүү дээ хүүхдүүд. Тэгээд их юм бол энийг ингээд хоолндоо өдөр бүр одоо хэрэглэх юм бол хүүхдийн тархлааг хүртэл дэмждэг. За хулуу чинжүү өдөр бол болцсон хурдан болохоор ингээд өнгө оруулах гад янз янзын өнгөтэй чинжүү хийж байгаа. Бас одоо нэмэлтээр би бол дүүпүү хийдэг. Шар буурцгийн уураг хийдэг. Ингээд жоохон. Манай маань гэртээ хийхдээ бол тэгэл хүссэн юм хийж болно ш. Мөөгт урах ч одоо зарим хүмүүс надаас мөөг аваад нөгөө яг юу хийсэн бэ? Хоолоо заагаад өгөөч гэд ер нь мөөгт ургаа их зааж өгөөч гэдэг байхгүй юу? Тэгээд нөгөө яг чинийх шиг болохгүй байна гэд 2-3 хүн ирсэн. Бас нөгөө мөөг чи өөрөө ус ихтэй болохоор ус ер нь бол нэг хийгээд хэрэггүй. Тэгэхээр ингээд удаан чанагдаад юм нэлцаагаад хүмүүс нэг юм идэхэд юм өөх шиг болгочдөг ч юм уу да. Нэлцгэр болгоод идэг байхгүй юу? Тийм болохоор нэг усвал нэг хийгээд хэрэггүй. Ингээд өөрөөр нь зөөлөн гардаг. Тэгээс хой соус хийгээд сая жоохон тос нэмжлээ. За одоо ингээд энэ бол нэг 3 грамыг халбаг байгаа. Тэгээ энэгээр зүгээр жоохон өөрсөнтэй амтлагаагаар давс, саримс, хар перцэгээл яа одоо ерөнхийдөө мөхтэй урга маань болж байна. Би цотон шүлээ болохоор одоо ингээ буцлагцсан шүлээ та нартаа цотон болгож үзүүлье. Ер нь бол ингээл шууд миксерчтэй. Яаж яах вэ? За цотон маань ер нь бол ингээд бантан шиг болчихно. Ер нь хүмүүс яг бантан шиг болтын гэд тэгэд энэ цотон шүлгийг уугаад бүр хөлсөн их гараал орж ирэл маш амттай байна. Гоё ингээд одоо цотон шүл мөөгтэй урах хоёр маань бол одоо маш сайн. Мөөгөн дуртай хүмүүс бол мөөг тэ энэ цотонд их дуртай байгаа. Мөөгний цотондоо болохоор бас амтлагаанд нь давсал хийн. Жоохон перц мөг амтлагт саримс хийж болно. За ингээд буцлаад
болцсон. Одоо мөөгний зэттэн маань бол нэг юм болно. За гүнжтэй өөр ингээл баг зэрэг цацаал мөөгний зэттэн маань бэлэн боллоо. За одоо бол мөөгтэй урга маань ингээд болцсон. Мөөгтэй урга аяглая. Манайх бол ингээд яг мөөгтэй урга гаргаж өгдөг. Тэгээд ингээд хуурж бэлтэж байгаа нөгөө нэг бурито хийж болдог. Нөгөө бэлэн гурилээд нь шүү дээ. Тэрийг аваад баг зэрэг халааж агаад тэгээд ингээд бурито ороогоод хүүхдүүдтэй өгвөл бас дуртай иднэ. За яг манайх бол яг л ингээл өгж байгаа. Бас дээр нүүр цацаад. За маш амархан одоо 2 хоол хийж үзүүллээ. Ингээд 2 хоол маань бэлэн болчлоо. Мөөгний зэттэн болон ихсэн мөөгтэй хуурга маань бэлэн боллоо. За манай галтгоогоор зочилсонд маш их баярлалаа. Веган сонголтыг хийж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Хамгийн сайн сайхныг хүсье, эрүүл энхийг хүсье өрөөё.